Халелуя. Өглөөний мэнд хүргэе. Эзэн далрыг өргөё. Тэгээ хамтдаа бүгдээрээ эзэн аавдаа залбираад эхэлцгээе. Мөнхийн аава танд баярлалаа. Энэ цагийн төлөө баярлалаа. Энэ цагт бидний танаас уншиж байгаа үгээр дамжуулан биднийг бас ухааруулах болтугай эзэн. Өнөөдөр ярьж байгаа миний дээр бас сонсож байгаа хүн нэг бүрийн дээр таны ариун сүнс ажиллаа хийх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр залбирэн гойлаа. Амен. За өнөөдрийн бидний бас үзэх бас энэ сэдв бол өнөөдөр би бас хуваалцаж байгаа. Үйлдэл бүхэн үйл явцыг бүтээдэг. Үйлдэл бүхэн үйл явцыг бүтээдэг. За таны гаргасан үйлдэл үр дүн ямар байсан ч ямар нэгэн үйл явцыг бий болгож идэг байна. Тэгвэл бүгдээрээ харцгаая. Матай номын 20:29-с 34-ыг харцгаая. Энд нэг хоёр сохор хүн ямар үйлдэлээр ямар үйл явцыг бүтээсэн талаар Матай номын 20 дугаар бүлгийн 29-с 34. За би эндээс үрдэн. Тэднийг Ехорогоос гарч явхад асар олноороо түүнийг даглаа. Үзэх түн замын хажууд сууга хараагүй хоёр хүн Есүсийг дэрэгдүүн өнгөрөхийг сонсоод Давидын хөө эзэн минь ээ биднийг өршөөгөөч гэж хашгиралтав. Ард олонд тэднийг дууга байх хэмээн зандарсан боловч тэд улам чангаар Давидын хөө эзэн минь ээ биднийг өршөө гэж хашгирав. Есүс зогсож тэднийг дуудаад өөрсдийнх нь төлөө юу хийхийг надаас хүснэ вэ гэхэд тэд эзэн минь нүдийг минь нэгээч гэв. Есүс тэднийг ихэд өрөвдөж нүдэнд минь хүрэхэд тэд тэр даруй хараа орж түүнийг даглаа. За Есүс олон хүмүүст сургаал заагаа тэднийг эдгэж явах. Тэр цаг мөчид нэг хоёр сохор хүн Давидын Есүсээ Давидын хөө эзэн минь ээ биднийг өршөөгөөч гэж хашгирсан байна. За энэ хоёр сохор хүн мэдээж ойлгомжтой тэд сонссон байгаа. Энд нэг Есүс гэдэг хүн тийм үү? Эзэн эдгэж байна. Энд олон хүн эдгэрч байна гэдгийг сонссон байгаа. Тэгээд тэр сохор хажуугаар нь явж байгаа. Сохор хүн айгүй мэдрэмжтэй байдаг. Үнэхээр хүний амьсгалыг хүстэр мэдэрдэг, явж байгаа үйлдэлээ хүрс. За энд нэг ийм юм байна, энд нэг ийм. Айгүй тийм мэдрэмж 6 дахь мэдрэхүүн ажилдаг байгаа. Хэдийгээр хараагүй боловч тэр мэдрэхүүгээрээ мэддэг байгаа. Тэгээ Есүсийг тэр олон хүн цугларсны тэнд хашгирч ирсэн бол Давидын хөө гэж хашгирхад энэ хашгираа нь юу хад өөртөө эдгэхийн төлөө үйлдэл гаргаж байгаа. Ямар үйлдэл вэ? Есүсийн нэрийг дуудаж байгаа байхгүй. Эзэн минь ээ гэд. Мөн дээрээс нь өршөөгөөч бидний гэж байгаа байхгүй. Бид гэмтээ таны өмнө очих зохисгүй нэг намайг өршөөгөөч гэж тэд бас хашгирсан байгаа. Харин энэ цаг мөчид хүмүүс үгт нь айгу дургуутсаад тийм ээ хүмүүс тэднийг юу ч хэлдэг вэ гэхээрс дууга байгаа ч гэж олон хүмүүс тэднийг зэмлэжсэн байгаа байхгүй. Харин тэд өчөөгөө өгөөгүй тэр үйлдэл дээр бацссан байгаа. Өршөөгөөч дахиад дуудсан байгаа. Энэ цаг мөчид Есүс тэднийг зог тусан хараад зогсноо надаас юу хүсвэ гэдэг. Есүс тэднийг хараагүй гэдгийг харсан. Гэхдээ зүрхнээс нь асуусан. Надаас юу хүснэ вэ гэж асуусан байна. Харин энэ цаг мөчид тэд юу гэсэн бэ? Нүдийг минь нэгээч гэсэн. Тэгэхэд Есүс ихэд өрөвдөвөө гэсэн. Тэгээд гараа өргөд тэднийг хараатай болгосон. Энэ түүх байгаа. Тэгвэл энэ түүхээр юу харж байна гэхээр зэрэг гуйсан сэтгэл, гуйсан бас итгэсэн итгэлийг харж байгаа. Нөгөө талаар гимсэн гимчлэг харж байгаа. Энэ үйлдэлүүдийг харсан байгаа. Тэгээд үйл явц нь юу гарсан бэ гэхээр Есүс тэдэнд гар хөргөнд эдгэрэл болсон байна. Тэгээд энэ үйл явцаас эдгэрэл ирсэн байгаа байхгүй юу? Амен. Тэгвэл гимшлийн тэр хариултын үр дүн үйл явц зөвхөн л Бурхны өмнө бууж өгсөн тэр үр дүн тэд хараатай болсон байна. Тэгэхээр бид нар өнөөдөр ямар зүйлийг хийхдээ ямар үйлдэл хийж байна? Ямар үйлдэл хийж байна? Тэгэд тэр үйлдэл нь үйл явцыг бүтээхдээ яг үр дүн нь юу болж байна?
чинь бид нар зөөчлөн залбирдаг, тийм ээ. Залбирч байхдаа таны тэр залбирсан зүрхний чи үйлдэл ямар байна? Эзэнд итгэсэн итгэл байна уу? Зүгээр л нэг амны уншил залбируул бүтэн гэсэн зүгээр нэг хий сэтгэл зүгээр л ботал байна уу? Харин таны итгэл яг үйлдэлээр гарч ирч чадчихэв үү? Тийм үү? Энэ хоёр хараагүй хүн шиг те өршөөгөөч. Тэгээ итгэж байгаа. Тэдний дуу хоолой чанга байгаа. Энэ бүх зүйл байсан байгаа. Харин бидний өнөөдөр залбирсан залбирал маань ирдгүй одоо та нэг залбираад өгөөч гэсэн нэг тийм зүйл байна уу? Харин бид итгэлээрээ эзнээс зурч байна уу? Бас гэмшлээрээ түүнийг үнэхээр түүний зүрхийг эргүүлж чадчихэв үү? Бурхны зүрх гэмшлэр эргэдэг байгаа. Энэ юу гэхээр Есүс зог туссан байгаа байхгүй юу? Тэр эргэж харахтаа тэднийг ихэд өрөвцөн гэсэн байна. Бидний Бурхан нэгүүлсэнгүй мөртлөө өрөвч сэтгэлтэй хайр инэрлэр дүр эзэн юм ба. Амен. Тэгвэл таныг ямар үйлдэл хийгээс чинь тэр үйл явцын үр бүтээл нь харагдах болно гэдгийг энд хэлсэн байна. Амен. Тэгээ өнөөдрийн бидний суралцах зүйл та өнөөдөр хэрхэн үйлдэл хийж, та өнөөдөр Бурханд үйлчлэх сонголтыг хийж гэнэ үү? Та өнөөдөр бас бусдад туслах, урамшуулах, зоригжуулах тийм сонголтыг хийж гэнэ үү? Дагалдагч бэлтгэх сонголтыг хийж гэнэ үү? Та бас Бурхандаа болон Бурхны чуулганд туслах тэр сонголтыг хийж гэнэ үү? Энэ танаас асууж байна. Таны үйлдэл үр бүтээл үр дүнтэй байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ бүгдээрээ аавдаа залбираад төгсгөө. Аава энэ түүхийн төлөө танд талархъя. Үнэхээр бид үйлдэл дотлоо үйл явцыг бүтээдэг учраас бид үйлдэлээ итгэлээрээ хиймээр байна. Тэгэл үйл явц нь үр бүтээлтэй байхыг хүсэж байна эзэн. Тэгвэл бидний зүрх сэтгэл эзэн таны гарт байна эзэн. Бид зүрхнээс тэр үйлдэлтэй баймаар байна эзэн. Та биднийг харж байгаа. Та бол нэгүсэл энэрэнгүй хайрын Бурхан. Та бидэнтэй хамгийн сайнаар харьцах, хамгийн сайнаар итгэлээр өгч чадахгүй учраас бидний гуйсан гуйлд болгонд таны өмнө ирэхэд та хамгийн сайнаар өгөх учраас тандаа талархъя. Энэ бүгдийн дээр таны нэр алдарших болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен.